Хэлийн бомбын үндэсний зөвлөгөөд их чухал үтс байгаа юм аа. Тэгээд энэ үндэсний зөвлөлийн дарга санхүү төсвийн асуудал иргэсэн засгийн газрын гишүүн байна гэж өөрчилж байгаа юм байна. Нөгөө бомбын асуудал шилжсэнтэй холбоотойгоор л орж байгаа өөрчлөлт баг л та. Гэхдээ ер нь энэ хэлийн бомбын үндэсний зөвлөлчин тэгээд яг хуучнаараа энэ бүтцэд очиод ажиллаж чадах юм уу? Ер нь энэ хэлийн бомбын үндэсний зөвлөлттэй холбоотой асуудлыг зөвхөн нэг дарга нь өөрчлөгдсөн бол тэр даргын нэг нэрээр нь сольчий, чиг үүргэн шилжсэн бол тэр сольчий гэдгээс өөрөөр энэ үндэсний зөвлөлийн үйл ажиллагаатай нь холбогдуулж энэ чинь үйл ажиллагаа явуулах боломж олцоо байна уу гэдэг дээрээс нь судалгаа байна уу? Эсвэл зүгээр л нэр солигдож байгаа учраас оруулсан юм уу гэдэг ийм асуултанд ажил хийсэн. За хин хариулах. Ажлын хэсэг хариулах юм байна. Хин хариулах. За. Жавтлан сайд. Асчлаа. За, алтан гэрэл сайдын асуултанд хариулъя. Бомбын зөвлөл 2022 он хүртэл сангийн яам дээр байсан юм аа. Тэгээ би бас эргэлж ирсэн. Тэгээд 22 онд орсон бүрэлдэхүүний өөрчлөлтөөр ингээд сайдтай болох нь зүйтэй. Тэгэхгүй л гадаад худалдааны том эдийн засгт эдийн засгийн гадаад худалдаанаас хамааралдаг улсын хувьд тусдаа сайдтай байхгүй болохгүй гэдэг ингээд санал оруулж ирсэн. За одоо ингээд энэ удаа төсөвд одоо орлоготой холбоотойгоор яа харахгүй одоо үйл ажиллагаанууд хумигдж байгаа учраас ингээд 3 сайдын эрхлэх үйл ажиллагаанууд ям дотроо шингэж байгаа юм. За тэгэхээр энэ одоо бомбын одоо яг тулгамдсан байгаа асуудал одоо 7 бомб төр төслөрөгдөж байгаа. Азийн хөгжлийн банк хятадын буцалтгүй тусламжаар та сайн мэдж байгаа. Тэгээ энэ ажлуудыг яаралтай одоо дуусгах нь маш чухал байгаа. За хэрэглэхдээ одоо би нэг өөрөө авъя гэдгүү байгаа юм байхгүй шүү. Ийм байгаа. Тэгээд ингэж ярилцж байгаад ингээд энэ ажлуудыг яаралтай явуулъя гэдгийг ингээд шийдсэн. За дээрээс нь ерөнхий сайдын санал бол бас бид нар ярилцсан зүйлэг үл юу вэ гэхээр цаашдаа засгийн газар дээр энэ бомбын зуурлал гэж байгуулагдана. Зуурлал шүү. Тийм нэг орон тоотоо тийм хороо мороо биш. Зөвлөл байгуулагдана. За сайдын хэмжээнд байна уу эсвэл дэд сайд нарын хэмжээнд бас юм бүтц хийгээд үйл ажиллагаа хоорондоо уялдуулаад ингээл явах юм байна. Орон тооны бус шүү. Тийм. Ер нь бол энэ бомбын асуудал салбар хоорондын юм зохицуултын асуудал цаашаага улмал одоо дийлнэ. Тийм оролцоонууд бас нэлээд сайн хангаж ажиллах шаардлагатай болж ирнэ. Тэгэхдээ төслүүд маш чухал байгаа. 2 том төсөл явж байгаа. Азийн хөгжлийн банк нэрээс төсөл хятадын буцалтгүй тусламжаар. За бид нодлонхон юуныхаа зөвлөгөө замын үд орсон. Тийм замын үд орсон, боршоо орцсон байгаа. За хойдлын бомбтууд бол Азийн хөгжлийн банкар урдлын бомбтууд бол одоо бичигт одоо эхлэх ёстой. За ханг мандал гээд энэ бомбтууд за гашуун сухай тэгээд за эдгээр бомбтууд дээр одоо төслүүд хэрэгжиж байгаа. Энийг яаралтай дуусгах нь хамгийн түрүүнд тулцсан ажлууд байгаа шүү.